За баярлалаа. За яг тэгээд хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал. Ер нь бол яг нэлээд олон асуудлууд яг энэ хууль тогтоомжтой холбоо бүх асуудлаас үүдэлтэй. Ялангуяа аж ахуй нэгжүүдийн эдийн засгийн хувьд бас хохирлууд их байгаа. Тэгэхээр энэ харилцааг үнэхээр энэ нэмэлт өөрчлөлтөөр шийдэж чадчих байгаа бол маш сайн. Би бас байгаль орчин ажилчлалын сайдаар ажиллаж байхдаа энэ хуулиудын байгаль орчны салбарын 33 хуулийн дээр бид нэр судалгаа хийлгээд үцхэд давхартал нь 97, зөрчил нь 179, хийдэл нь 335 гарч ирсэн. Тэгээ энэ өөрөө ямар харилцаан дээр очиод энэ хэр та хэд маань өөрсдөө мэдж байгаа ш давхартлын сөрөг нөлөө байгаа. Бид нар энэ хууль эрх зүйн орчин дээр эрх зүйн тодорхойгүй байдлыг бид нар давхартлаар үүсгэж өгч байгаа. Хийдлийн хувьд ч гэсэн адилхан зохицуултгүй орон зай үсээ, зөрчлийн хувьд ч гэсэн хууль хорон зөрчилдөөнтэй залттай бол хэрэглэн дээр хүндрэл учраа явж байгаа. Тэгэхээр эхний асуулт нь бол энэ харилцааны асуудлуудыг үнэхээр одоо өнөөдрийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэж өгч чадах уу? За хоёрдугаар асуулт нь бол хууль тогтоомжийн хувийн эрхтэй буюу иргэд олон нийтээр чөлөөтэй танилцуулах боломжтой байх ёстой гэдэг энэ зүйл заалыг барьж байгаа шиг байна. Гэтэл өөрөө хууль тогтоомжийн тухай хуулийн маань нэмэлт өөрчлөлт яг энэ шаардлагуудаа хангаж оруулж ирч чадж байгаа юу? Аж ахуй нэгжүүдээс тодорхой хэмжээний саналуудыг бас авах нь зүйтэй юм шиг санагдаж байгаа. За дагалдж байгаа хуулиуд гэдэг нэг юм орж ирдэг. Баахан хууль дагалдаад ороод ирдэг. Тэгээд тэр дагалдж байгаа хуулиудын үзэл баримтлал нь өөрөө бас ямар төвшөнд байгаа вэ? Дагалдах хуулиудын төслүүд дээр тавигдах шаардлагууд ямар төвшөнд тавигдахаар гэдэг дээр би бас нэг санал авчмаар байгаа. За ер нь бол тэгээд өнгөрсөн хугацаанд энэ хууль тогтоомжийн тухай хууль за ялангуяа энэ өнгөрсөн хугацаанд хуулинд нийцээгүй журмуудын асуудал, нийтээр дагаж мөрдөх журмуудын асуудал. За одоо засгийн газар дээр харахад бол бас нэлээд хууль дүрм журмуудыг хууль давсан журмуудыг зэгцлэхгээ яваад байгаа шүү. Гэхдээ энэ дотор хариуцлага хүлээж байгаа албан тушаалтууд байгаа юм. Одоо сая Улсын хурлын дараач гэсэн сая хэлж байна л да. Захиргааны юм хэмжээний актын өрөөнд 3500 гаруй. Гэтэл 2800 бүртгэгдсэн. Цаана дахиад 700 байгаа. Зүгээр л одоо байгаа тоо. Тэгтэл энэ дээр бид нар жишээлбэл тухайн шийдвэр гаргаж байгаа холбогдох албан тушаалтнууд яг өнөөдрийг хүртэл нэг үлгэд хариуцлага хүлээхгүй л яваад байгаа шүү дээ. Энэ дээр бид нар яах? Эндээс ч улбаатай эдийн засаг болон тодорхой үл ойлголцлын асуудлууд үүсээд байгаа, харилцаа үүсээд байгаа асуудлууд бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудлууд яг шийдвэрлэгдэх бүрэн боломжтой юу гэдгийг би асууж байна. Баярлалаа. За Дамжны доктор гүшүүн хариулт өгье. За энд яг одоо аж ахуй нэгжүүд энэ бол шүү дээ аж ахуй нэгжүүд энгийн иргэдийн эрх ашигал үнэхээр бодсон хууль. Одоо энэ хуулийн хамгийн анхны өөрийн логик санаа, суурийн суур санаа эн чин дараа нь хуулиа хэрэглэгдэх суур ойлголт байхгүй. Тийм учраас зүгээр би нэг юм суур санаа гэдээ яриад байгаа юм биш шүү. Шүүхтэр очиод хууль хэрэглэхэд үзэл санаагийн заавал гол авч үзэж байгаа байхгүй юу? Текст хэрэглэхийн хажуугаар. Тэгэхээр тэн дээр чин тэр хүн рүү чиглэсэн, иргэн рүү чиглэсэн, аж ахуй нэгж байгууллагууд руу чиглэсэн ямар нэгэн эрхээ хэтрүүлээд гаргацсан байгаа журмуудыг хүчингү болгох тухай яриад байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр хүн суртлыг юу бий болгодог гэхээр нэрээ ингээд яваад очлоо манайх тийм журмтай иргэд тэрийг ийм эрх угаасаа байсан үгүй юу гэдгийг мэдэхгүй журм харахлаар журм байдаг тэрийг дагаж мөрдөөл явдаг тэр нь айгүй хүндрэл үүсгээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар хөнгөлж өгөх гэж оруулж ирж байгаа маа. Энэ нөгөө чөлөөтэй танилцах эрхийг юу болцоог хангасан уу гэж яг нэг тийм хууль оруулж ирж байгаа болохоор бид нар энийгээ барих гэж одоо хуульчдын холбоо энэ зөндөө олон иргэд эднэртэй манай энэ ажлын хэсгийнхэн бүр цаг гаргаж нэлээд уулзаж ажилласан. Тэгээ тэрэн дээр бол одоо танилцуулга эднэр дээр энэ юмнууд нь байж байгаа. Дагалдаж орж ирж байгаа хуулиудын үзэл баримтлал яг үнэ ер нь бол түрүү бас яг юу яж илээ. Бид нар одоо ингээ гишүүдийн эрх рүү халдаагүй эсэргээрээ гишүүдэд харин энэ зөндөө олон хуулийн дээр хууль санаачлах эрхийг хаацсан байгаа юмнуудыг нээж өгж байгаа шүү. Нэг хоёрдугаарт энэ нэрээ хууль дагалдаж орж ирээд айгүй олон юу анхдагч хуулийнхаа үзэл баримтлалаас зөрчигдсөн юмнууд ороод ирдэг. Тэгээ энийг болиулах гэж хийж байгаа. Одоо тэр үднээсээ энэ хуулигаа ч гэсэн бид нар оруулахдаа тэр үзэл баримтлалтайгаа бол нийцүүлж мэдээж чек хийж оруулж ирж байгаа. Хүний хариуцлага бол за
бидний энэ бол бид нар хууль гаргаж штэ. Тэгээ энэний дагуу бол зөндөө олон одоо хууль тогтоомжууд тэнд 700-аас 800 хууль зүйн яамд бүртгэлгүй юу журмууд явж байгаа байхгүй. Энд нар чинь бол мэдээж хүчингү болох үр дагавар гарч л таараа. Тэгээд хүний хариуцлагын тухайд бол энэ хуулийн зорилго биш. Тэн дээр бол одоо харин энээс хойш тэр эрх мэдлээ хэтрүүлсэн тийм журам гарахгүй л болж байгаа. Тэр бол тусдаа асуудал. Энэ хуулиар зохицуулаагүй. За одонгийн цогцөрлөгч асуулт